Сайн байцгаана уу хүмүүдээ, энэ удаагийн бичлэгээрээ соёл бүлэг сэдвийн хамгийн чухал 10 сэдвийг яаж тайлбарлаж өгөх болно. Хамгийн эхний ойлголтоос соёл гэж юу вэ? Өсөл хөгжил нь соёл хэмээх ойлголт нь соёл улам боловсруулах, хөрс боловсруулах гэсэн латин үгнээс гаралтай. Соёл судлал нь 20 дугаар зууны ихэнх үед бие даасан шинжлэх ухаан болж хөгжсөн. Соёлыг тодорхойлсон маш олон тодорхойлолт байдгаас хүлээн зөвшөөрөгдөг эрдэмтний хэлсэн үзэл санааг дараах байдлаар харж болно. Хоёр дахь сэдэв болохоор соёлын үндсэн элемент. Үүнд бэлэг тэмдэг хэл, мэдлэг, үнэлэмж, хэм хэмжээ гэсэн 5 хэсгээс бүрддэг. 3. Соёлын чиг үүрэг. Үүнд бэлгэдлийн чиг үүрэг, үнэлэмж хэм хэмжээний үүрэг, нэгтгэн зохицуулах үүрэг, үйл ажиллагааны чиг үүрэг гэсэн 4 үндсэн хэсгээс тогтно. 4. Соёлын ангилал. Үндэсний соёлыг зовлогч ба дэд соёл гэж хоёр ангилдаг. Төвшингээр нь хаж үзвэл олон улсын ба улс үндэстний. Хэв загвараар нь хаж үзвэл нэг хэв загварын ба олон хэв загварын. Соёлын түүхийн маягаар нь авч үзвэл хүн нэгдлийн, эртний, дундад зууны, сэрэг мандалтын, шинэ үеийн, орчин үеийн гэх мэтчлэн соёлыг тус ангилдаг байх нэ. Соёлын шинж. Нэгдмэл шинж нь албан улс орны соёлын нэгдмэл үндэс буюу тухайн соёлын язгуур үнэт зүйлсийг хэлдэг. Түгээмэл шинж нь дэлхийн нийтийн олон янзын соёл нийтлэг, ерөнхий шинж тэмдэг ажилладаг бөгөөд энэ байдлыг соёл судлал, соёлын түгээмэл шинж гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Соёлын үйлдвэрлэл гэдэг нь хувийн бүтээл сэтгэлгээ, ур чадвар, авяас бэлгээс их сурвалжтай, хоёрын өмчөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарлалт, нийлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг хэлдэг. Соёлын даяаршил, зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нийтмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг хэлдэг. Соёлын дархлаан соёл өөрийн үнэт зүйлсээ хамгааж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг хэлдэг. Соёлын ажил гэдэг нь ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, эмнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууриас өөрийгөө ойлгох, тухайн соёлыг тээгч гэдгийг ухаарах байдгийг соёлын ажил гинэ. Соёлын орон зай. Соёлын уламжаатай харилцан нөлөөллөөр бий болж байдаг орчин бөгөөд улс үндэстэн хүмүүсийн хамтын мэдрэмжийг хэлдэг. Кибер орон зай нь компьютер технологи цахим сүлжээ суурилсан соёлын харилцан нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмжийг хэлдэг. Соёлын эрх чөлөө, хүний эрх гэсэн хоёр ойлголтыг хооронд нь харьцуулаад ялгааг нь тайлбарлаарай. Соёлын чочирдол. Соёлын орчин нөхцөл тухайн хүний бодсноос огтур байх, бүтлгүйтэх, бухимдал, готрол үүсэх сөрөг мэдрэмжүүдийг хэлдэг. 1954 онд К. Бергман соёлын шок гэдэг нэр томьёог анхлан хэрэглэсэн бөгөөд дараах үе шатуудад хувааж үзье. За анхаарал хандуулсанд баярлалаа.